За, сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн. За, багшийн хорлоо гэдэг. Хорлоо багш нь өнөөдөр та нарт цэгээр наадаж хэрхэн яаж гоё бүтээл хийдэг, зурж ажилладаг талаар хичээл орж өгье. За юу? За. За, бүгдээрнийх нь өмнө дэвтэр байна уу? Байна. За, дэвтрээ дэлгээд нэг ажиглая бүгдээрээ. За, дэвтрийнхаа хавцыг эргүүлье. За, нэг зурагтай хуудсыг алгасъя. За, цэгтэй нүрээ ажиглая. За, дэвтэр дээр нь юу байна хүүхдүүдээ? За, өмнө нь ямар нэгэн дүрс байна уу? Байна. За, тэр дүрсний ард талд нь юу байна хүүхдүүдээ? За, энэ дүрсний ард талд байгаа. Энэ юу юм болоо? Багшлаа хэлж өгөх үү нөө? За, хэлээрэй. Юу вэ? За, өөр юу харагдаж байна? За, өөр юу гэж? Зүйдээ. Цэг харагдаж байна, тийм үү? За, тэгвэл яагаад өмнө нь дүрс байгаа байтлаа? Ард нь цэгүүд байгаа юм болоо. Энэ цэгээр юу хийх юм бол хүүхдүүдээ? Зүйдээ холбоно. За, тэгвэл багш нь та нарт энэ цэгийг хэрхэн яаж зөв холбодог талаар аргын зааж өгье. За юу? За, тэгвэл цэгээ холбохдоо дороос нь ингээ биччихвэл зөв юм болоо хүүхдүүдээ? Буруу. За, тэгвэл муу зан шүү. За юу? Эрдэнэ номтой сайн хүүхдүүд дандаа цэгүүдээ дээрээс нь доошоо, зүүнээс нь баруун тийшээ гэсэн чиглэлд холбоно. За, цэг холбоход үүсэн дүрсийг юу гэдэг юм бол хүүхдүүдээ? Энэ цэг холбоход үүсэн дүрсийг юу гэж нэрлэдэг юм бол? Найзуудаа хэлж хүүхдээ нөө. За, араа дөрвөлжин биш байна те? Дөрвөлжин биш байгааз? За, тэгвэл багш нь хэлж өгье. Цэгийг холбоход үүсэн энэ дүрсийг зурлаг гэнэ. Багш нь сая юу бичсэн бэ? Зүйдээ. Багш нь цэгээ холбоод зурлаг бичлээ, тийм үү? За, зурлагаа бичихдээ цэгүүдээ яаж бичнэ гэсэн? Дээрээс нь доошоо, зүүнээс нь баруун тийшээ. За, тэгвэл өөр яаж бичих вэ гэвэл зурлагаа бичихдээ яг араас нь мөрийн дагуу бичнэ. Энэ тэндээс нь бичих нь үү? Араас нь дороос нь бичих нь үү? Бичихгүй, тийм ээ? Яг араас нь цуулаад мөрийн дагуу бичнэ. За, багш нь хэдгээр мөрийг бичсэн байна? Зүйдээ, нэгдүгээр мөр. Одоо хэдгээр мөрийг бичгье? Хоёрдугаар мөр. Хоёрдугаар мөрөө бичихдээ ч гэсэн бас дээрээс нь доошоо, зүүнээс нь баруун тийшээ гэсэн чиглэлд бичнэ, тийм үү? Бас яг араас нь цуулаад мөрийн дагуу бичнэ. Ойлгосноо хүүхдүүдээ? За, тэгвэл бүгдээрээ цэгээ холбоод зурлаг бичицгээе. За, хамгийн ихний дасгалыг бичнэ шүү. Зүйдээ ямар мундаг хүүхдүүдээ миний үү жоох харагчлаад бичих. За, миний үү жоох. За, жоох наашаа ширээ рүүгээ гоё суугаарай. За, зурлагаа бич харъя багш нь. За, энэ зурлагыг хийгээд. Энэ зурлагыг дээрээс нь доошоо, зүүнээс нь баруун тийшээ. Оо, зүйдээ өмнөх зурлагаа хийсэн бол одоо дараагийн зурлагыг хийн. За, дээрээс нь доошоо, зүүнээс нь баруун тийшээ, тийм ээ? За, миний үү дараагийн зурлагыг хийчих. За, энэ зурлагаа хийчих гүйцээч. Аль багш нь дэвтрээр ингээд тавиад зүгээ. Дээрээс нь эхлэе шүү дээ. Аль харъя багш нь. Яагаад юм зөндөө хуудас алгасцээ? Энийгээ хий. За, энэ хамгийн ихний дасгалаа хийн штэ. Эхнийхээ дасгалыг хийсэн бол дараагийн дасгалыг. Өө, зүйдээ одоо 2 дугаар мөр, дараа нь 3 дугаар мөр. Маш сайн байна. За, зүйдээ 2 дугаар мөрөнд дуусгах гэж байна. Зүйдээ, за 3 мөр эцэг хүүхдүүд зөв суугаад байж байгаарэ. Ямар мундаг хүүхдүүд вэ? За, энэ зурлагаар дуусаачих. За, болцоо. Хүүхдүүдээ баллуурдахгүй, баллуур ашиглахгүй. Муухай бичсэн бол дараагийнх нь гоё бичгэл болно. За юу? Бараг дийлэнх нь бичээд дууссан байна. Багш нь өөрийнхөө зурлагыг биччихэ. За, хүүхдүүдээ та нар сайн хүүхдүүд мөн үү?
За тэгвэл сайн хүүхдүүд эрдэм наман дээрээ бичгтээ маш эмх зэгцтэй зөв бичдэг юм байна тийм ээ? Дороос нь бичихгүй, араас нь бичихгүй, бас дэвтрийнхаа дасгалыг алгасахгүй. Яг араас нь цуулаад хийн тийм үү? За тийм. За бүгдээрээ өнөөдөр цэг холбоод зурлага яаж хийхийг мэдээд авчлаа. За одоо дараагийн нэг ажил. За бүгдээрээ зурлагаа ажиглая. Дэвтэр дээр бичсэн зурлагных нь хажуу талд ямар дүрс вэ? Ямар нэгэн дүрс вэ хүүхдүүдэд ажиглая да? За ямар дүрс вэ? Энэ зурлага 3 мөр зурлага хийсэн. Зурлагных нь хажуу талд ямар дүрс вэ хүүхдүүдээ? Зүйтэй өөр юу гэж нэрлэдэг лээ? Дугуй дүрс. Дугуй дүрс нь инээж гэнэ үү, урилж гэнэ үү? Инээж гэнэ. Ямар гоё зурлагаа бичдэг сайн хүүхдүүд вэ гэд инээж гэнэ. За тэгвэл энэ инээж байгаа дугуй дүрсийг ашиглаад хүүхдүүд бид нар өөртөө дүүн тавина. За та нар юу н өөртөө дүүн тавьж үзсэн үү? Үзсэн үү? За тэгвэл багш нь яаж дүүн тавих аргыг заагаад өгөө энэ дэвтэр дээр. За илүү багш нь. Шар улаан ногоон байна уу? Ногоон байна уу? За тэг нэг ногоон маранд авч. За хүүхдүүдээ өөртөө яаж дүүн тавихыг аргыг ойлгохгүй зөв дүүн тавьж чадахгүй тийм ээ? За тэгвэл яаж дүүн тавих юм болоо гэхээр бүгдээрээ бичсэн зурлагаа ингээ ажиглана. За би энийг гоё шулуун зураасаар зурсан байна. Энийг гоё шулуун зураасаар зурсан байна. Бүгдийн гоё шулуун зураасаар цэвэр нямбай бичсэн бол ногоон өнгөөр дүүргэж бодно. Инээмсэглсэн дугуй дүрсээ ямар өнгөөр бодох нь вэ? Ногоо. Ямар үйдүүлээ? Бүгдийн гоё шулуун зураасаар бичсэн бол тийм үү? Харин яана энэ нэг мөрөө зурчжээ. Яана энэ дахиад нэг мөрөө зурчжээ. Хэрвээ 2 мүү, 3 мүү, 4 мөрөө зурсан байх юм бол шар өнгөөр бодно. Ойлгосон уу? Ойлгосон. За хэрвээ ингээд өөрөөгөө бичсэн дүрсийг ингээ харсан чинь зурлагаа ажиглаад хараад исэн чинь зөндөө олныг мөрөө бичсэн бол улаан өнгөөр бодно. Муугаа бичсэн бол улаан өнгөөр бодох нь тийм үү? За тэгвэл хүүхдүүдээ та нар энийг ажиглаа. Улаан, шар, ногоон ийм ямар өнгөтэй зүйлийг та нар мэдэх вэ? Зүйтэй гэрлэн дохоо тий. За тэгвэл ногоон гэрэл асуул яах вэ? Явж болно. Шар гэрэл асуул анхаараарай. Улаан гэрэл асуул зогс тийм үү? За тэгвэл яг гэрлэн дохоотой адилхан бүгдийн гой бичсэн бол найзаа чи гой бичсэн байна. Одоо бүтээл хийж зураг зурж болно гэд ногоон өнгөрөө бодох юм. Харин зарим нь жоохон далим мөрий зурсан байх юм бол шар өнгөөр бодно. Зөндөө олон зурлаг мөрий бичсэн байх юм бол ямар өнгөлөө? Улаан. За тэгвэл сайн хүүхдүүд өөртөө яаж дүн тавихыг багш нь харъя. За илүү багш нар нь бас туслаарай. Чиглэл өгөөрэй. Өөрсдөөс нь яг шулуун зураасаар биччихүү. Жоохон мөрий бичсэн байна уу гэдгийг ажиглуулаарай. За өөрийнхөө бичснийг ажиглая. Хүүхэд болгон өөрийнхөө дэвтэр дээр бичснийг ажиглая. За энаараа өөрийнхөө дэвтэр дээр бичснийг ажиглая. Яана энэ яац юм бэ? Чи бүгдийг муухай бичсэн юм уу? Өөж гоё бичсэн байж та ганц хоёрхныг л муухай бичсэн бол ямар өнгөөр бодох вэ? Шар штэ тий. За зүв бай. Шараараа бодчих. За багштайгаа ажиглая. За тоолъё багштайгаа. Нэг жоохон мөрий, бодохгүй. 2 жоохон мөрий. Эхний дасгалаа хийснээр бодно бэжээ. За юу. За нэг. За ингээд тоолъё. За тоолдоо. Хэд вэ? 1 мөрий, 2 мөрий, 3 мөрий, 4 мөрий, 5 мөрий. 5 мөрий зурсан бол ямар өнгөөр бодох вэ? 5-ыг зөндөө олон болчихлоо шүү. За тэгвэл улаанаар дүн тавьчих. За юу. 1 мөрий, 2 мөрий. За 3 мөрий бол ямар өнгөөр бодох вэ? Шар. Зүйтэй. За тэгвэл шар өнгөөр бодоод дүнгээ тавьчих.
Маш сайн байна. Ёстой мундаг хүүхдүүд юм аа. За өөртөө дүнгээ тавиарай. За энийгээ дүнг тавьчих. За гоё шар өнгөр. За хурдан гоё будаарай. Хурдан будаарай. Хараа багш нь хараа. За гоё хурдан гараа гоё хурдан. А өөртөө дүн тавьсан хүүхдүүд ингээд зөв суйдаа хараа багш нь. За хэр олон хүүхэд өөртөө гоё дүнгээ тавиад дууссан юм бол за багш нь харъя да. Хүүхдүүдээ бүгдийн муухай ицсэн байдлаа ногоо өнгөөр будаж дүн тавьж болох уу? Болохгүй. Хэрвээ бүгдийн муухай ицсэн бол ямар өнгөөр будна гэлээ? Зүйд ястай мундаг сайн хүүхдүүд юм аа. За ийм сайн хүүхдүүд багш нь тэгвэл энэ зурлагаар яаж гоё дүрс бүтээж, бүтээл хийж болдгийг зааж өгье заа юу? За. За багш нь энэ зурлагны 4 цэгийг холбоод дугуй дүрс үүсгэлээ. Тийм ээ нөө? За тийм ээ. За дугуй дүрс нь ямар хөөрхөн хүүхдүүд вэ? Ямар гоё зурлаг бичдэг хүүхдүүд вэ гэд инээж байна. Харин багш нь энэ зурлагыг дугуй дүрсээ жаахан баяжуулаад юу згсэн бэ? Нар. За тэгвэл яг энэ зурлагаа ашиглаад ямар нэгэн дүрс үүсгээд зураг бүтээж болох нь байна, тийм үү? За дараагийн нэг аргыг багш нь зааж өгье. За багш нь энэ хоёр зурлагыг ашиглаад тойруулъя. Жохон зайтай ингээд тойруулъя багш нь. Багш нь энэ хоёр зурлагыг ингээд тойрууллаа. Юу үүссэн бэ? Үйл үүсчлээ. Үүлнээс юу орж олдсон бол? Тэгвэл багштай бороо болон цаас зурж бүтээж өгөх хүүхэд байна уу? За гараад ир. Хэн блэ? За гараад. За сүндэрээ харандаага тавьчаад гараад ир. За багштай энэ үүлний бороогийн зураад өгөөч. За бороо нь ямар байж болох вэ? Зүйтэй. Зөндөө олон бороо. Ганцхан ширхэг бороо байдгүй те. Олон бороо байдаг. За хурдан хоол. Зоригтой. Зүйтэй. За ганцхан игнэд байдаг лөө бороо нь. Зүйтэй доошоос байдаг те. За хурдан зураарай. Жохон зайтай. Жохон зайтай хоолоо. За бороо мөн үү? За тэгвэл биндрийн найзтай баяр хүргэе. Сүндрийн найзтай баяр хүргэе. За. Тэгвэл өөр юу орд юм бол? За тэгвэл засварч хүүхдээ нөө. За тэр хүү гараад ир. За ингэж баяжуул зурж байгаа. Энэ болохоор зүйтэй. За нэлээ хэдэн зас. За 5 ширхэг засварч. Хурдаа. Жохоо хурдаа. Тэгээ нэг л игнэнд байд юм уу? Зас нь яадаг вүлээ? Доошоо бас. Зүйтэй. Ямар мундаг юм бэ? За зүйтэй хэн блэ? Ананд очир найзтай баяр хүргэе. За сууч. За тэгвэл өөр юу хийж болох юм болоо? Өөрийн зурлагыг ашиглаад юу хийж болохыг багш нь дараагийн нэг аргыг зааж өгье. За тэр арга хүүхдүүд харагдахгүй учраас багш нь энд зураад өгье. За жоохон самраа найшлуулчих. За тэгвэл энэ цэгийг тойруулж ийсэн. Энэ болохоор хоёр зурлагыг тойруулсан. Харин багш нь энэ зурлагны дотор талд нэг дугуй дүрс зураад за юу болсон бэ? Цэцэг бас баярлаа л инээж байна. За цэцэг зурхаас гадна энэ зурлагыг юу болгож болох вэ? Ажиглдаа хүүхдүүдээ цэцгэнд юу хэрэгтэй вэ? Зүйтэй. Навч зурж болно. Навчийг баяжуулаад зурж болно. Өөр энэ зурлагыг энэ нэг 4 цэгний зурлагыг юу болохгүй ажиглдаа бүгдээрээ цэцгэнд өөр юу хэрэгтэй вэ? Зүйтэй. Цэцгний сав хэрэгтэй те? За тэгвэл багштай сав зурж өгч туслах хүүхдээ нөө. За хүү гараад ир. За саар. За цэцгний савын багш нь цэнгэр өнгөөр зурулчих. За яг энэ зурлагыг ашиглая шүү. За юу? За яаж ашигламаар байна? Чи өөрөө ажиглаа. За ашигла. Энэ хоёр цэгийг холбочих. Энэ хоёр цэгийг холбонгуудаа тэгээд цэцгний сав ямар хэлбэртэй байж болох вэ? Жохо хэлбэр гаргаж бас болно. За тэгвэл энэ цэцгний сав зурчих уу? Цэцгний савн дээр өөр хээ байж болох уу?
Өө зүйдээ шороо нээж болно. За тэгвэл шороог нь зурчих. Ингээ шороог нь зурчих. За болцсон. Баярлаа. За баярлаа. За тэгвэл өөр юу зурж болох юм болоо? Энэ зурлагаар ус жуулж болно. За тэгвэл энэ цэгийг холбоод юу үүсчих вэ? Байшин үүсчихлээ. Байшинд юу хэрэгтэй вэ хүүхдүүдээ? Өөр юу дутаа вэ? Зүйдээ хаалга цонхыг хийж өгөх туслах хүүхд байна уу? За тэр арын дэгдэгэдэ. За чи гараад ир. Дэгдэгэдэ цамцтай. За амар түшиг гараад ир тэгвэл. За зүйдээ. За энэ байшинд юу дутаа вэ? Багшлаа хэлээд өгч. За багш нь арчих юм байна. За тэгвэл хаалга ингээ хийчих. Хаалга нь хийчих. За хаалга нь нэмээ зорчих. Өө зүйдээ. Зүйдээ ийм хаалга байж болно тий? Хаалганд нь өөр юу хэрэгтэй вүлээ? Бариулын зорчих. Өө зүйдээ. За өөр юу хэрэгтэй гэлээ байшин? За цонхын зорчих. За тэгвэл нэг хоёр талд нь цонх зорчих. Хоёр өрхөн цонх зорчих. За дугуй зөөвн цонхтой ч байж болно тий? Дөрвөлжин цонхтой байсан ч гэж болно. Дугуй цонхтой байсан ч гэж болно тий? За найзтай баяр үргчи. Дөрөвхөн настай найз нь зөндөө гоё байшин зурчлаа. За тэгвэл багш нь дахиад нэг арга зааж өгье. Хүүхдүүдээ энэ дөрвөн зурлагыг оролцуулаад багш нь томоо байшин зуръя. Томоо байшин. Тэгвэл энэ зурлага нь юу нь байж болох вэ байшингийн? Юу байж болох вэ та нар боддоо? Зүйдээ. Цонх байж болно тийм үү? За тэгвэл энэ дөрвөн том зурлагыг цонх гэж төсөөлье бүгдээрээ. За цонх гэж төсөөлөх юм бол энэ дөрвөн зурлагаар томоо байшин зурж өгөх байна уу? Энэ дөрвөн цонхыг ашиглаад томоо байшин зурхын тулд чи хаагуурн зурх бай. Байшингийнхаа ханыг. За тэгвэл багш нь мэдээж байшин чи хаана байдаг вүлээ? Байшин чинь байшир нь хаана байдгийг агаар дээр байдаг юм болов уу? Хаана байдаг юм бол? Өө зүйдээ доор газар байдаг. Тэгвэл багш нь ингээ газрын зураад өгье. Бас багш нь байшингийнх нь. За байшингийнх нь багш нь ханы зураад өгье. За ингээ ханы зураад өгье багш нь байшингийнх нь. Тэгвэл байшингийнх нь өөр юу дутуу вэ? Дутуугийн чиг үзээч. За дээврийн зурчих. Дээврийн зурчих. За ий том байшин дөө. За тэгвэл багш нь энэ дээврийн гоё ийм том дээвэр болгоод өгье. За. Эсвэл тий. За ийм дээвэр болгоч. Одоо юу дуртай вэ ажиглаа? Байшинд нь өө зүйдээ за хаалгын зурчих тэгвэл. Хөөе хаалга наан дор байд юм уу дээр байд юм уу? Одоо ийм том цонхтой юм чинь. За энд ингээд том хаалган зурчих. Зүйтэй. Өө зүйтэй. За өөр хаалганд юу авах вэ? Өө зүйтэй баяр үргээ. За 9 найздаа баяр үргэчээ. Ямар мундаг юм бэ? За тэгвэл хүүхдүүдээ цэг зурлагаа ашиглаад том, жижиг ямар дүрс хийж болох юм бэ тийм үү? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ юу хийсэн бэлээ? Цэг холбоод юу хийлээ? Гэхдээ хамгийн түрүүнд цэг холбож бичснийг юу гэж нэрлэдэг лээ? Зүйтэй зурлага. Харин зурлагаа ашиглаад юу зурсан бэ? Нар, үл, байшин, цэцэг. Энийг юу гэж нэрлэдэг? Бүгдийг нийлүүлээд бүгдээрээ юу лээ? Өөр юу вэ? За өөр юу вэ? За энийг хараад хүн өөр юу гэж нэрлэдэг? Өөр юу вэ? Зүйтэй зураг. Зураг зурчлаа шүү дээ, тийм үү? За тэгвэл энэ зурсан зургаа бүтээл гэж нэрлэнэ. Бүтээл. Бидний бүтээл мөн үү? Мөн. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ өөрсдийнхөө зурсан зурлагаа ашиглаад бүтээл хий. Бүтээл. Гэхдээ ямар бүтээл хийх вэ гэдгийг багш нь жоохон бодъё. За бүгдээрээ нэг ийм зурлага хийсэн тийм үү хүүхдүүдээ? За энэ зурлагаа ашиглаж гой зураг болохыг бүтээл гэж нэрлэдэг юм байна тийм үү? За тэгвэл ямар бүтээл хийх вэ?
Хүүхдүүдээ бид нарыг өндөр том болоход тусалдаг, бас ухаантай, сайн жаал болоход тусалдаг, хамгийн их тусалдаг хүн хээ юм болоо? Биднэрт хамгийн их тусалдаг, сайн хүн болоход тусалдаг, эрдэм намтай хүн болоход тусалдаг хүн хэн бэ? Багш штэ тийм үү? За тэгвэл багш нь та нарт юу заадгийн болоо бүгдээрээ нэг бодож үзье дөхөө. За багш нь тоолъё. За юу заадаг вэ багш нь? Өөдөөд хичээл заадаг. Өөр юу заадаг? Тоо заадаг. Өөр юу заадаг? Өөр юу заадаг? Өөдөөд дуу заадаг, шүлэг заадаг. 4 болцоо. За дахиад өөр юу заадаг? Өөдөөд ойсго заадаг тий? За өөр юу заадаг? Гой зураг зурхийг заадаг. Өөр юу заадаг? Өөдөөд дасгал хийхийг заадаг. Өөр. Гой бүжиг зааж өгдөг тий? Өөр юу заадаг юм болоо? За шатар заадаг. Өөр юу заадаг? За бүжиг заадаг. Өөр. Юу заадаг? Гой тоглоомороо зөв тоглохыг заадаг тий? Яна багшийн хуруу хүрхгүй байна. Багштай туслах үгтэй нөө. За тэр цэгэр дааш заа чи гараад ир. Цэгэр балааш таах. Өөрөө гараад ирээ. Туслахгүй мó багштай? За тэгвэл багштай туслах үгтэй нөө. За энэ хүү гараад ир. За хүү гараад ир. Гараад ир. За найзуудаагаа хэлэхээр нь хуруугаа ингэж өргөд байгаарай. За юу. Тэгвэл багшийн хуруу дуусч. За энэ зогсч. Өөр шүдээ гой зөв угаахыг заадгүй. За нэмээрээ. Өөр юу заадаг вэ? Өөдөөд амаа зайлахыг заадаг. Хувцас авихыг заадгүй. Хувцас. За хувцас авихыг заадаг. Тоглоомоо гоё хураагаад эмэг цэгстэй байхыг заадгүй. Заадаг. За өөр юу заадаг үлээ бодоорой. За гараа гоё зөв угаахыг заадаг. Өөр юу заадаг? Гой цэвэр нэмбай будахыг заадаг. Бид хоёрын бүр дахиад 13 дуусчлоо. За болцоо. Зөндөө их юм заадаг юм тийм үү? Тэгвэл ийм их юм заадаг, эрдэм намтай, ухаантай, сайн үгэд тусалдаг багш нартай бүгдээрээ юу гэж хэлэх вэ? Баярлалаа багшаа гэж хэлнэ тийм үү? Тэгвэл бүгдээрээ өнөөдөр багш нартай зориулаад гой бүтээл хий. За бүтээлийг хүсэж байгаа хүүхдэд гараа өргөж гоё хайртай багш нартай зориулаад бүтээлээ. За харъя. Бүгдээрээ багштай хайртай юм уу? За тэгвэл бүгдээрээ нэг сандлаасаа босч ягаад хайртай гэдэг нэг үзүүлчихье. Хайртай гэдгийг яаж илэрхийлж болох вэ? За хайртай гэдгийг яаж илэрхийлж болох вэ хүүхдүүдээ? За хайртай гэдгийг яаж илэрхийлж болох вэ? За яаж зүрх хийж болох вэ? Яаж зүрх хийж болох вэ? За юу гэж хэлэх вэ? За хэлээрэй. Багш нараа эрдэм ном зааж ухаантай сайн үгэд болоход тусалдагт баярлалаа. За багш нар нь баярлахгүй байгаа мó? Багш нар нь баярлахгүй байгаа мó гэж гайхлаа штэ тий. За сууч. Ийм гой савтай цэцэг зураад бэлгэлвэл багш нь баярлалаа. Баярлан тий. За тэгвэл багштайгаа ийм гой савтай цэцгийг яаж зурдаг юм болоо багш нь аргын заагаад өгье. За нэг зурлагыг дугуй дүрс зураад тэгээд юу зурлаа бүгдээрээ? Дэлбээ зурсан тийм үү? За цэцэг зурсан. За тэгэнгүүтээ багштайгаа гой цэцэг чинь өөр савтай байж болно. Өөр юутэй байж болох лээ? Өөр цэцгийг юунд дургуулж болох вэ? За өөр юунд зурж болох вэ? Энэ юу юм бэ? За ямар сав гэж нэрлэдэг? Зүйтэй ваар штэ. Ийм гоё ваартай цэцэг бас зурж өгч болно тийм үү? За болно. Өөр юу багштай зурж өгөх вэ? Багштай ийм хөргөн жижигхэн дэвтэр бэлгэлчихөө. Багш маань дандаа л юм бичдэг тий? Тэгвэл ийм хөргөн жижиг дэвтэр бэлгэлж болох уу? Болно. За хэрвээ жижигхэн дэвтэр бэлгэлье гэж байвал энэ зурлагаа зураад. За энэ дэвтэрнийх нь юу юм болоо? Энийг юу гэдгийг хүүхдүүдээ?
Дэвтэрний юу юм? Ингээ эргүүлэнгүүд энэ юу юм? Дэвтэрний нөрөө. За тэгвэл ийм бас дэвтэр бэлгэлж болох нь. За өөр багштай юу зурж бэлгэлэх вэ? Ийм гой сайн хөлт болгодог том ном зураад бэлгэлчих үү? За тэгвэл энэ том номыг яаж зурд юм бол багш нь аргын заагаад өгье. За ийм том ном зурхын тулд за энэ хоёр зурлагыг нийлүүлчихье. За хоёр зурлагаа нийлүүлээд За тэгэнгүүтээ нөгөө багшин дөрөнд юу байдаг гэлээ? Ном дэвтэнд юу байдаг вүлээ? Нөрөө байдаг. Нөрөөг нь ингээ буутчих. За тэгээд энэ дэвтрийн номны нүүрэн дээр нь юу байна хүүхдүүдээ? Зураг байна, тийм ээ? За хүүхдийн зураг байна. Тэгвэл энэ дэвтрэн дээрээ бүгдээрээ зүйтэй. Хөөрхөн дэлдэн туулайтай амьтны тухай ном байж болох уу? Болно. За тэгвэл өөр гой дээрээ цэцэгтэй ном байж болох уу? За мөн өөр гой номныхаа нүүрэн дээр зүрхтэй байж болох уу? Болно. За ийм том ном зураад бас бэлгэлж болох юм ээ. За өөр багштай юу зурж бэлгэлэх вэ? Бодъё да. Юу вэ? Юу юм? Зүрхтэй бэлүү вэ штэ. Ийм гой том бэлүү зураад бэлгэлчих үү? Тий бас тоорд гэж болно те. За тэгвэл ийм гой том бэлүүг яаж зурдсан болоо багш нь заагаад өгье. За ийм том бэлүүг За 3 зурлаг нийлүүлж болно. За 3 зурлаг нийлүүлэхэд бялууных нь юу гарч ирж байна? Бялууны юу гарч ирж байна? За дараа нь энэ зурлагаа нийлүүлээд дээр нь том зүрх зурч. За энэ хэдэн давхар бялуу олчих хүүхдүүдээ? 3 давхар. Зүйтэй. Бялуу 3 давхар жээж болно, 1 давхар жээж болно, 5 давхар жээж болно. Өөр бялуун дээрээ юу зурж болох вэ? Бялуугаа гой чимгэлчээ. За бялуугаа чимгэлчээ. За өөр дүрсээр чимгэлж болох уу? За дүрсээр чимгэлж болно. Өөр тоогоор чимгэлж болох уу? Гой чимэгтэй харагдаж байгааз? Харагдаж байна. За тэгвэл бүгдээрээ хайртай багштай зориулаад савтай цэцэг юм уу, ваартай цэцэг юм уу, эсвэл ийм хөөрхөн жижигхэн дэвтэр юм уу, эсвэл ийм том дэвтэр юм уу, том бялуу юм уу, дуртай зүйлээ зураад хайртай багштай зориулъя төхөө. За тэгвэл бүтээлийгээрээ. За манай багш нар туслаарай. За ангийнхаа багш нар тусалчих ерөнхийдөө. За өөрснөөс нь саналын сонсоорой. Яг юу зурх уу гэдгийг саналын сонсоорой. За зурлагаа ашиглая штэ. За багшийн балаа харандаа. За зурлагаа ашиглана. За одоо багш нь зааж өгье. За чи бялуу зурх уу, ном зурх уу, цэцэг зурх уу багштай зориулаад. Юу зурх уу? Цэцэг зурх уу? За тэгвэл цэцгээ яаж зурна гэлээ багш нь. За чи энэ дэлбэгийг нь гүйцээгээрэй. За юу. Тэгээ чи энэ ваарныхаа нөгөө талыг өөрөө зураарай. За эцэгнийхээ дэлбэг гүйцээгээд ваараа өөрөө зурчих. За чи юу зурхыг хүсэж байна? Багштай зориулаад. За тэгвэл багштайгаа л бүр ийм авраг том бэлүү зурчих уу? Бүр ийм том 5 зурлагыг ашиглаад тэхөө. Гой өнгөөр ботчих. За чи юу зурх юм? Бас бэлүү зурх юм уу? Багштайгаа гой ваартай цэцэг зурчихъя. Энэ хараа. За энэ цэцгийг ингээ гой зураад тэгээ багштайгаа уйлаа. Бүр ийм том. Ийм том ваар зурсан ч болно. За тэгээд гой баараа гой зурчих. Баарн дээрээ хээ тавьсан ч болно. За юу. За өөрөө зурчих. Ингээд. За бүх гой цэцгүүдийн өнгөөр ботчих. За ботчих. За гой том цэцэг зурсан шүү бид хоёр. За чи юу зурх юм? Жижигхэн ном
Өө жижигхэн ном зурсан юм уу? Бас нэг хөөргөн том ном зурчих заа юу. Энэ том номыг будаарай за. За энэнгээр нь номныхоо нөгөө юу хийчих. Энд дээр нь хөөргөн нар зурж болно. Нар зурчих уу? За тэг нар зурчих ингээд. Тэгээ нараа будаад номоо будаарай. За. За харъя багш нь харъя. За зүйтэй ямар хөөргөн юм бэ? За бамруушаа будаад зүйтэй. За будаарай. За будаарай бүтээлээ будаарай. За хээгээ хурдан хээ чимгэлж байгаа бол за зүйтэй ямар мундгийг. За илүү харъя. Зүйтэй юу зурх гэж байгаа? Ном зурх гэж байгаа мó? Юу зурх гэж байгаа? Ном зурх гэж байгаа мó? Ном зурх юм уу? Энэ араа. За номных нурууг нь багштай гойлоо ингээ гаргачих чи. Тэгээ чи энийгээ гой будаарай заа юу. Тэгээд номных нүүрэн дээр харин юу байвал гоё юу? Юу зурх вэ багштай гойлоо? Хөөргөн бамруулж зурчих уу? За тэгээ. Хөөргөө бамруулж зурч. Тэгвэл энэ гурван зэг. Ингээд. За чи өөрөө бамруушныхаа гизийн зураг гарын хөлийн зураараа заа юу. Тэгээд гой номоо ботчих болно. За чи юу зурх вэ? Өө зүйтэй цэцэг зурсан юм уу? Багштай цэцэг зурчих юм уу? За илүү наашир. За багштай хоёул ийм гой том цэцэг бас зурж өгч болно. Энэ зурлагаа ашиглаад дугуй дүр зураад энэ зурлагнуудаа ашиглаад ийм гой том дэлбэтэй. За чи одоо энд нэг дахиад нэг дэлбэнүүдийн гүйцээгээ зурдаа багш нь харъя да. Том дэлбэ. За зурчих. Том дэлбэ. Руугаа нэг будаад энэ дээр нь чи өөрөө бамруус зурж болно, машин зурж болно. За юу. Өө багш нь машин болгоод байгаа энэ араа. Машин бол за энэ найз нь өөрөө л мэднэ өөрийнхөө номон дээр. Ингээд дугуйг нь зурчих. За гоё машинаа гоё бодно шүү. Дугуйгаа бодно шүү. Маш амархан зүйтэй. За тэгээ цонх монхоо гоё цэгрээр бод. Баяр үргээ. За үжи ингээд зогсож байгаарэ. За үжи ингээд зогсожээ. За дараагийн хүүхд. За зүйтэй.
За хэн блэ? Нэр нь юм блэ? За маргалмаа багшаа зориулаад юу зурсан чангаар хэлчих. Гүү зүгээр гой цэцэг зурсан юм биш үү? Вааргүй. Зүгээр цэцэг зурсан гэ. Цэцэг. За багшаа зориулаад ямар өнгөтэй цэцэг зурсан? Зүйдээ. За чанга дугаар хэлээрэй. Багшаа зориулаад шар өнгөтэй цэцэг зурсан тийм үү? За баяр үргээ. За чи найзаа юу зурсан багшаа зориулаад? За багш нь ийм гой өндөр байшинтай болох юм байна да. Бүр зөндөө олон цонхтой өндөр байшин зурсан байна. За энэ дээр зогсчээ. За илүү чи юу зурсан? Ямар гоё юм бэ? Юу вэ? Ялуу юм уу? За багштай зориулаад юу зурснаа хэлээрэй. Бүтэн өглөөрөөс хэлчих. Таарт зурсан. За багштай зориулаад бэлүү зурсан гэж байна шүү. Баяр үргээ. За өөр багштай гоё зурсан юм аа. За гараад дээр. За кубус найзгаа хажуу зогсчих. Энд нь зогсчих. За хажууд нь зогсчих. За юу зурсан блэ? Багш. За гоё чанга дугаар. Хайртай багштай зориулаад Тоор зурсан. тоор зурсан гэж байна. Ямар гоё том тоорд вэ? Багш нь баярлуулаа. Баярлан те. За баяр үргээ. За одоо гоё мундаг хүүхдүүдээ бүгдийг байранд нь суулгаж агаад кубус найзтайгаа бүгдээрээ хамт зураг авуулнаа. За байрандаа суучих. За манай багш бүгдээрээ босчих.